Төв аймагт хүүхэд хурдан морноос унаж гэмтсэн хэрэг цөөнгөө бүртгэгддэг. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 1-р сарын 31-ний өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-ний өдрөөс 5-р сарын 1-ний өдрийн хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг боловч иргэд хурдан морины сунгаа үсэргээ зохион байгуулж хүүхэд хохирсон хэрэгүүд гарсаар байна. Тухайлбал 2021-с 2023 онд хүүхэд морноос унаж нас барсан 4, хүнд гэмтсэн 1 тохиолдол гарсан бол 2024 оны эхний 5 сарын байдлаар морноос унсан гэх 5 гомдол мэдээлэл бүртгэгдэж 3 хүүхэд гэмтэж 2 хүүхэд нас барсан харамсалтай үйл явдал болжээ. Эдгээр хүүхдүүд хурдан морины үсэргээ сунгааны үеэр хамгаалтын ховц хэрэглэлгүй байсны улмаас амнаас эрүүл мэндээрээ хохирсон байна. Хориглосон хугацаанд буюу засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргийн зохион байгуулахыг бол хориглосон байдаг. Энэ хориглосон хугацаанд хурдан морины уралдааныг зохион байгуулсан нийт төрлийн шийдэл 5 гомдол мэдээлэл эрх бүхий албан тушаалтан буюу хүүхдийн эрхийн усын байцаагчаас төрөлх шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хурдан морины уралдаан зохион байгуулсан хүмүүст төрлийн тухай хуулиар бол арга хэмжээ авч шийдвэрлсэн байдаг. Төв аймгийн прокурорын газраас энэ онд 27 сумдын засаг дарга нарт хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар нь үндэсний хэмжээний хурдан морины уралдааны явцад хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх, стандартын шаардлага хангасан хамгаалтын ховц хэрэглэж байгаа эсэх, эцэг эх асран хамгаалагч нь морь унахыг зөвшөөрсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг. Аймгийн засаг даргын захирамжтай ч гэдэм үндэсний баяр наадмын тухай хуульд заагдсан уралдаан тэмцээнүүдээр бол очиод хяналт тавьд ажиллаж чадж байна. За бусад үед энд болж байгаа овооны наадам, төгсөлтийн наадам, үсний найрны наадам гэдэг юм уу энэ жижиг уралдаан тэмцээнүүд үсрэгийн сунгааны үед хүүхдийн эрх аюулгүй байдалд хяналт тавих асуудал бол сул байгаа. За манай уяачид баяр наадмын хугацаанд одоо хүүхдийн хамгаалах хэрэгслийг бүрэн өмсүүлээд уралдуулж байгаа боловч энэ жижиг уралдаан наадмууд дээр мөн одоо бэлтгэл сургалт хийх явцдаа хүүхдэд хамгаалтын хувцас хэрэгсэл өмсүүлэхгүй байх, өмсүүлж хөвшээгүй юм дутагдaltaй бол тал байгаа. За тиймээс одоо уяачид маань хүүхдийн аюулгүй байдлыг хангаж үндэсний баяр наадмын тухай хууль заасны дагуу 8-аас дээш насны хүүхдээр морио унуулах, за гинтийн осны даатгалд хүүхдийг хамруулсан байх, за мөн хамгаалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж хэвшүүлэх шаардлагатай байна. Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийг хамгаалах хэрэгсэлгүй уралдуулах нь хүүхэд эрүүл мэндээрээ хохирох эрсдлийг нэмэгдүүлж байна. Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалтын хувцас морины хэрэгсэл тавих шаардлага МНС 6264 2018 стандартаар үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн уралдаан болон бэлтгэл сургалтын үед өмсөх хамгаалтын хувцас морины хэрэгсэл тавих шаардлагыг тогтоосон. Уг стандартын дагуу уралдаанч хүүхэд хамгаалтын малгай буюу дуулаг, хантааз гутлыг уралдаан тэмцээн бэлтгэл сургалтын үед өмсөж хэрэглэх ёстой. Мөн хамгаалтын бусад хэрэгсэл болох нүдний шил, юудэн, бээлийн зэргийг цаг агаарын байдалд уялдуулан хэрэглэхээр тусгасан байдаг. За манай гал дээр их юм бол 7-8 хүний бүрэлдэхүүнтэй нэг 40 гаруй 50-аад морьтой байна одоохондоо ойж ирсэн. Төв аймгийн сэргэлэн сумынхаа урд дараа сая гарч ирээд ногоо цагаандаа гарч ирчээд байж байна. Унаач хүүхдүүдийн аав ээжтэй нь очиж уур, ар гэртэй нь очиж уулзаад уруулсан гэрээ хийгээд тэгжил хамтарч ажилладаг та. Одоо жаахан морины сунгаа үсэргээ тэгээ жаа хурдны ажил хийгээд ирэнгүүт л байнга нөгөө хүүхдүүдийнхээ хамгаалтын хувцсыг өмсөж хэвшүүлдэг л дээ. Бусдаа ч гэсэн одоо тэгээд уриалахад ер нь байнга л өмсүүлж байгаарай. Энэ хүүхдийнхээ одоо аюулгүй байдлыг байнга сайн хангаж байгаарай гэж хэлээ та. Төв аймгийн прокурорын газраас уяачтад хүүхдийг болзошгүй эрсдлээс өршлөн сэргийлэх, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар яриа таниулга хийж, гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх ажлуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.